Нэг Коринт номын 13 дугаар бүлэг. Бид нэр хамтдаа ерөнхийдөө бол энэ зүйлийг бол ихэвчлэн ер нь бол олон хүнд хуваацдаг тийм үү? Хайрын тухай ярих болохоор л энийг гаргаж ирээд ер нь хуваацдаг. Хайр гэж юу юм бэ гэдэг. А зарим тохиолдолд яг энийг хуваацдаггүй. Яагаад хуваацдаггүй вэ гэхээр эхний 3 ишлэл дараагийн ишлэл дараагийн ишлэл гэдэг энэ хүн гүнзгий юм бэ гэдгийг бид нар хараад тэгээ энэ хүн гүнзгий юм миний амьдрал дээр гарахгүй байгааг ажиглахдаа би хуваацдаггүй болчихдог. Тийм учраас тийм байсан гэсэн би хайрыг ямар дахин уншиж дахин яг хайрын дотор би орох нь хамгийн чухал юм аа. Эзэн давтарны болохгүй. 1 Коринт ном 13 дугаар бүлэг. За энэ бүгд хамтдаа. За хамтдаа яг цаг үчиг уншийе. За тэгээд зарим дотор уншмаар байгаа дотор уншаад надтай хамт зэрэгцээ чанга уншихыг хүсэж байгаа хүмүүс нь чанга уншаад бүгд зэрэг уншицгаая. 1 Коринт 3:2 Тэр би хүмүүсийн болно. Тэнгэрч нарын хэлүүдээр ярьлаач надад хайр үгүй бол би хийн үргэлэх харанг хангах цан аж. Тэр би шизүүлдэг мөн бүх нууц болон бүх мэдлэгийг мэддэг байгаа. Уулыг нүлгэх бүрэн итгэлтэй байлаач надад хайр үгүй бол би юуч биш. Тэр би бүх өмч хөрөнгөө тараан өгч биеэ шатаагаар тушаасан ч надад хайр үгүй бол энэ нь надад ямар ч ашиггүй юм. Хайр төвчээртэй инэрэнгүй билээ. Хайр хатаарахгүй, бардамгүй, ихэрэхгүй, зөв бус авирлахгүй, хувээ боддоггүй, зэвүүрхдэггүй, өс хураадаггүй, зөв бус өмнөд баярлдаггүй, харин үнэнд баярладаг. Бүгдийг далтдаг, бүгдэд итгэдэг, бүгдэд найддаг, бүгдийг дэвсэрлэдэг. Хайр хизээж дуустдаггүй. Харин ишид зүйлг нь алга болно. Хэлүүд хоос зогсно. Мэдлэг алга болно. Учир нь бид хэсэгнийг мэддэг. Хэсэгнийг ишидзүүлдэг. Харин төгсөн ирэх үед хэсэгкэнж үгүй болно. Би хүүхэд байхдаа хүүхэд шиг ярьж, хүүхэд шиг боддог, сэтгэдэг байлаа. Би 90 цент хүрээд хүүхэд цангаа орхисон юм. Түүнчлэн бид одоогоор холин бүдэг бадаг хардагч дараа нь нүүрээ харах болно. Би одоо хэсэгнийг мэддэгч би өөрөө бүрэн мэдэгдсэн шигээ дараа нь би бүрэн мэддэг болно. Идүүгээ итгэл, найдвар, хайр гурав үлддэгч хамгийн агуу хайр. Амен. Хайрын тухай өнөөдөр яваалцж байна. Олон хоригн дээр яг энэ хайрын тухай тунхаглуулдаг. Хоёр хосыг гарын өргүүлж агаад тэгээд ялангуяа тэр 4-р ишлээс эхлүүлээд 7-р ишлэл хүртэл хэсгийг хоёр хос хамтдаа баруун гараа өргөд тунхагладаг. Тэгээд хайр нь юм аа. Тэгвэл ийм хайраар бие бинийгээ хайрлахад бэлэн үү гэж асуудаг. Хосууд бэлээ гэж. Үрд бүх гэрлэлт чинь үрд бүх амьдралд чинь энэ хайр оршин байх болтугай гэж ерөөдөг. Тэгм учраас яг үнэхээр Коринт номын 13 дугаар бүлэг дээр байгаа энэ хэсэг дээр хайрын тухай бид нар харахтаа Коринт чуулганы тухай бид нар бодох хэрэгтэй. Коринт чуулган тийм хайрладаг чуулган байсан юм болов. Коринт чуулган тийм үнэхээр тийм ингээд бурхны ингээд юр бусын оршихуй дүүрэн гайхалтай юм болдог тийм чуулган байсан юм болов. Тэгээ Паул яагаад заавал Коринт чуулганд хандсан цагт дээр энэ хайрын тухай илүү чухалчж бичсэн юм болов. Паул өөр загталтыг бичээгүй. Ром ном дээр бичээгүй, Галат ном дээр бичээгүй, бусад загтлууд дээр ерөөсөө бичээгүй байхгүй. Загтлууд дээр ном биш. Загт. Яагаад Коринт чуулганд хандсан цагт дээр бичсэн юм. Бүгд Коринт чуулганы эхний хэсэг рүү яваад байгаа юм бол одоо ингээд хамгийн анхны ингээд хуваалцчихсан ингээд 1-р бүлгээс эхлүүлээл 3-р бүлэг хүртэл ингээд бид нар харах юм бол Коринт чуулган бол авахынгүй чуулган байхгүй. Амар авахынгүй бардамж чуулган. Авахынгүй атаархдаг чуулган. Тэгээд ерөөсөө хуваалцлагч тэр чуулганд бол замбраага атцсан. Тэгвэл дураараа хуваа. Бүр сүултээ Христийг хүртэл хуваа. Тэ. Аполлих байна. Кепих байна. Паулих байна. Сүултээ үгүй би Христийг байна гэдэг. Тэг бусд нь Христийг биш юм уу? Тэг бусд нь Христийг биш. Тэгтэл бүр тийм чуулган баг. Тэг бүгдээ үргэлжлүүлээд цаашаа харах юм бол энэ чуулган бол дандаа маргаантай чуулган. Тэг энэ чуулган дээр болохоор бүр эзний бие болгосон тэр үйлчлэл бүр дээр маргадаг чуулган. Тэг чуулганд бол гэрэлтийн асуудалтай чуулган. Бүр нэг
Тэрсгэрч залуу ихний аавынхаа эхнэртэй цуглд орцсон тухай яригддаг ч болгоно. Энэ ч болгон бүр эзний цоогийг бүр утгыг алдагдуулдаг ч болгоно. Уул бол эзний цоог эзэн намайг дусаж үүнийг үйл дээрээ гэж бас дугалжилж өөрийнхөө хүмүүст өгсөн. Энэ нь нэг зорилго нь юу гэхээр та нар нэг сүнстэй, нэг итгэлтэй, нэг баптизмтай, нэг эзэнтэй, нэг бурхантай гэдгийг үргэлж санаж үүнийг үйл дээрээ гэж энэ зүйлийг эзний цоогийг үлдээсэн баггүй. Тэгсэн чинь энэ чуулган эзний цоогийг шашинжуулсан. Тэгээ эзний цоогийг бол шашны бүр нэг юм ёс бүр арга зам болгоод бас энэ чуулган дээр бүр ингээд нэг тэмцэл бий болдог. Нэг юу гэхээр эзний цоогийг барих үедээ эцэг хүмүүс нь нөхөр цоогон дээр ирэхдээ ингээд өөр өөрсдийнх нь дуртай мэг авчирдаг. Тэгээд энэ юу гэхээр баян ядуугийн ялгаа бүр дүүрсэн чуулган бай. Тэгээд баян ядуугийн ялгаа дүүрсэн учраас жоохон боломжтой баянууд нь болохоор өөрийнхөө идэх дуртай мэг авчираад цоогон дээр тавьдаг. Цоогонд эзний цоогны идэв. Тэгээд тавиад тэр цоогон дээр ингээд харахтаа ингээд би хинбэ? Би ямар вэ? Би ингээд одоо би ийм иддэг штэ. Гэтэл нөгөө зарим нэг нь болохоор амжирах юм байхгүй учраас нэг нуугдж нэг ирчээд яг ингээд байж ийснаа нэг цоогийн үед ингээд гинт гараад ирдэг. Тэгээ суужснаа ингээд бүгдний хийдэх болохоор амжираагүй амжирсан зүйлийнхээ дураараа хурж ингэж идэж штэ. Тэгээд ингээд энэ зүйлийг харахтаа юу вэ гэхээр энэ юу ч авчираагүй юу ч бий болгоогүй мөртлөө ингэж ингэж хамаагүй идэж болдго юм уу? Нэг цоогон дээр тэмцэл болж байгаа. Тэр чуулганд бол ерөөсөө сайн зүйлийг одоо яг хүний дээр 12 дугаар бүлэг хүртэл энэ чуулганд сайн нэгж байхгүй үрдгэж бардамнал атаархал тэмцэл хоорондоо ямар нэгэн зүйлийн төлөө тэмцэлсэн энэ зүйлийн тухай өөрөөс дурдж байгаа. Нэг одоо Паул эцний зүйлийг хэлж. Та нар нэг бие шүү дээ. Ариун сүнсний бэлэг танарт өгөгдсөн шүү дээ. Энэ бэлэг нь өөр бусдын төлөө өгөгдсөн. Нийтийн дусын тулд өгөгдсөн. Хуу хүний төлд өгөгдөөгүй. Тэр шаашлина одоо 13 дугаар бүлэг дээр харин тухай эс. Тэгээ одоо энэ чуулган дотор энэ хүртэл явхад иш үзүүлгийн үг, итгэлийн үг, мэдлийн үг, мэрэгэн ухааны үг олон зүйл нь хизээ зогсохгүйгээр ингээл хүмүүс бие биендээ бардамраал, бахархаал, бие биелүүгээ үргэлж дахин тогтоол нөгөө хуваагдсан хിവэрэ байгаад оршоод байгаа гэсэн. Тийм учраас одоо Паул хайрн гэж юу юм бэ гэдгийг одоо энд хэлж өгч байгаа гэсэн. Паул зөндөө олон захидал өмнө бичээд ах чинь та нар ийм байна гэж бичээд байхад тэд ерөөсөө өөрчлөгдөхгүй хിവэрэл байгаа. Та нар Христийн нэг бие шүү дээ гэж хэлээд байхад хүртэл өөрчлөгдөхгүй хിവэрэл байна. Аполлих нь Аполлороо, Паулих нь Паулороо, Кепих нь Кепэрэ, Христийнх нь ингээд хിവэрэл байна. Тэгээ одоо Паул хайрын тухай энд дурдж хэлж өгч байгаа гэсэн. Тэгээс энэ чуулган хайрыг одоо ингээд хайрын тухай сонсомоор байсан учраас хайрын тухай хэлж байгаа биш байхгүй. Үнэхээр энэ чуулган хайр гэдэг зүйл огт байхгүй байгаа гэдгийг Паул харахтаа одоо хайрыг хэлэх хэрэгтэй хэлж байгаа юм байна. Нэгээс 3 дугаар ашиг үгүй бол ямар ч ашиггүй. Нэгээс 3 дугаар ашиглаар бүгд хамтдаа хацаа. Энэ би хүмүүсийн болон Тэнгэр элч нарын хэлээр ярьлаач надад хайр үгүй бол би хийн нүргэлэх харанх хангинах цагааж тэр би иш үзүүлдэг мөн бүх нууц болон бүх мэдлэгийг мэддэг байгаад уулын нүүлгэх бүрэн итгэлтэй байлаач надад хайр үгүй бол би юу ч биш. Хэрэг би бүх өмч хөрөнгөө тараан өгч би шатаагаар тушаасан ч надад хайр үгүй бол энэ нь надад ямар ч ашиггүй юм. Тэгээд яг ингээс бүгдээ нэг зүйлийг харах хэрэгтэй болж байна. Энэ нь юу гэхээр нэг хилээр залбирсан ч тэгээд хайр байхгүй бол тэр нь бол хангинах цан одоо нүргэх ханг юм. Тэгээд ер нь иш үзүүлээд бүх нууцыг бүх нууцыг иш үзүүлээд Бурхны мэднийг амжуулаад уулыг нүүлгэх итгэлээр хүчтэй зогсож байсан ч энэ нь хайр байхгүй юу ч биш юм аа. Тэр муу сайн үнгээд одоо
сайн үйлийг хийлээж. Ер нь бол дөрвөн Коринт чуулганд бол жоохон юм шашинжуулдаг гэж хэлсэн тийм үү? Ер нь бол шашинжуулах Коринт чуулган аягүй сайн чуулган байсан. Шалтгаан нь юу вэ гэхээр Коринт гэдэг газар нутаг өөрөө шүтэнээр дүүрэн газар байхгүй. Юм л болов шашинжуулж идэг юм газар нутаг. Тийм учраас одоо ингээд шашны зан үйл буюу сайн үйлийг тэгээд хөрөнгөө тараан өгч бие шатах. Тэгээд бас ингээд ямар нэгэн тэр сайн үйлийг өөрийн хүчээр хийлгээж тэгээд энэ нь өнөөдөр яг Бурхны халдрын төлөө юм уу? Эсвэл Христийн биеийн тулд биш л би бол ямар ч ашиггүй юм аа гэж. Тиймээс өнөөдөр яг Паулын хэлж байгаа чухал зүйл бидний хүсдэг зүйлүүд байхгүй. Энд байгаа хандус бид бүгдийг хүсдэг зүйл. Би Бурхны үгийг үнэхээр Бурхны бүх нууцыг ишүүлдэг хүн байх хүсдэг байхгүй. Би Бурхны мэдэх мэдгээр дүүрэн байх хүсдэг хүн байхгүй. Тэм үнэхээр яг миний Бурхнаас өгсөн бэлэг болж өгсөн итгэл өөдийг нь үлддэг тийм муу итгэл байгаасаа ч би хүсдэг юм баг. Хүсдэг юм баггүй. Миний итгэл бүр ийм итгэл байгаасаа. Өчүүхэн итгэл байгаасаа ч өөрийнхөө дотор Бурхнаас өгсөн итгэлийг өчүүхэн итгэл байгаасаа гэж хүсдэг хүн байгаа болов энэ дотор. Үгүй. Нагуу итгэл байгаасаа гэж хүсдэг. Бүр өөдийг нь үлддэг итгэл байгаасаа гэж хүсдэг. Бүр том итгэл байгаасаа гэж хүсдэг. Мөн итгэлээр гэж хэлэхдээ тэр итгэлээр гэж эзэн Есүс хүмүүсийг итгэлээр нь өрөөдөг байсан шиг яг тэр итгэлээрээ өрөөгдсөн хүмүүс шиг миний итгэл яг тийм итгэл байгаасаа гэж би хүсдэг. Тэгэхээр нэг зүйлийг энд хэлж хайр үгүй болчихвол тийм итгэл байгаач юунд хэрэггүй шүү дээ гэж. Тиймээс хамгийн ихний чухал зүйл бол эзэн минь яг миний зүрх сэтгэл дотор өөрийн хайрыг надад дүүргэж өгөөч гэдэг тэр дарууссан байдал, өөрийгөө хоосолсон байдал, тэгээд өөрийгөө дээр үнэхээр Бурхны хайрыг улам илүү нэмсэн байдлыг бий болгоосоо гэсэн тэр сэтгэлээр эзэнд үргэлж ирээсэй гэж таныг өрөмөр. Андуусм. Колосын номдэр нэг юм хэсэг байдаг. Үүгээр Колосын номдэр хайрыг өмс гэж хэлсэн байдаг. Хайрыг өмс гэж. Тэгэхээр хайрыг бид өмсөж байгаа шалтгаан нь юу вэ гэхээр Бурхны гол мөн чанар бол хайр. Тэгэхээр Бурхны үнэхээр бүх юмсээс Бурхны юм бол бүх юмнаас нь ундарч байдаг. Ундраг нь бол хайр байдаг. Бурхан гайхамшиг үлддэг бурхан бохгүй. Гайхамшигтай бурхан бохгүй. Тэр гайхамшигын дотроос нь ундарч байдаг зүйл бол хайр. Бурхан сайн бурхан бохгүй. Тэр сайных нь ундраг бол хайр байдаг. Бурхны итгэмжтэй бурхан. Бурхны итгэмжтэй байдлын ундраг нь бас хайр. Бурхан хаасаагүй оршин байдаг бурхан. Бурхан хаасаагүй оршин багтаа хүртэл хайраар оршин байдаг. Тийм учраас Бурхны бүх зүйлийн ундраг болсон зүйл бол хайр. Тэгвэл Бурхан өөрөө хамгийн ихэд өөрийнх нь хүмүүст хүсдэг зүйл нь юу вэ гэхээр өөрийнх нь чуулганд хүсдэг зүйл нь юу вэ гэхээр хайрыг өмсдөг чуулган байгаасаа Бурхан хүсдэг. Одоосоо чуулганыг хайрыг өмссөн чуулган байгаасаа гэж Бурхан хүссэн. Тийм учраас өнөөдөр бас Коринт чуулган дээр ч гэсэн та нарын хийгээд байгаа тэр хүсээд байгаа гайхамшиг чинь үйлдээд байгаа итгэлүүд чинь та нарын ингэж байгаа бүх зүйлүүд чинь хайрын дотор байгаасаа гэж Паул илч Коринт чуулганыг ерөөхийг хүссэн баг. Тийм учраас хайрын дотор биш л бол энэ нь зүгээр л ямар ч ашиггүй юм а гэдгийг үргэлж санах хэрэгтэй. Тиймээс таны дотор байгаа агуу итгэл, таны дотор байгаа Бурхны нууцуудыг ярьдаг, үгүүдийг ярьдаг тэр гайхалтай зүйлс таны дотор Бурхны мэдэх мэдлэгээр дүүрсэн тэр байдлууд чинь бүгд хайрын ундрахтай холбоотой байгаасаа гэж өрөв. Тийм учраас ахын дүүс минь хамгийн эхлээд хайр. Ундрах нь хайр байх хэрэгтэй байна. Амен. Чи өөрөө хайр байх хэрэгтэй. Хайр нүгөө юу ч нэг ашиггүй гэсэн. Юу юм бэ? Ойлгосон яг энэ зүйл 4-өөс 7 дугаар хэсгийг бид нэр хангасан. Энд нэг 15 зүйлийн хайрын талаар хэлсэн байна. Хайр нь дэвчээртэй, хайр нь инэрмгүй, хайр нь атархдаггүй, хайр нь бадрамдгүй, хайр нь ихрэхдэггүй, хайр нь зөв бус баяр авирдаггүй, хайр нь хувиа боддоггүй,
хайрын зэвүрхэдгүй, хайрын өс сураадгүй, хайрын зөв бус юмд баярлдаггүй, хайрын үнэнд баярлдаг, хайрын бүгдийг далддаг, хайрын бүгдэд итгэдэг, хайрын бүгдэд найддаг, хайрын бүгдийг төсвөрлөдөг юм аа. Тэгэхээр хайрын өөрөө тэр бүх зүйл нь болов гэдгийг үргэлж бидээс ангах. Хайр гэж юу гэх юм бол бидээс энэ хэсгийг бид гаргаж иж уншаас өөр харахгүй бол хайр нь бол энэ юм аа. Тэгэхээр бид хамтдаа хайрын тухай бас ингэ санахтаа нэг зүйлийг үргэлж санаа. Хамгийн агуу нь бол хайр гэдгийг үргэлж Мосегийн 5 хуулийн 5 ном байна. Тэгээд Мосегийн хуулийн 5 ном. Тэгээд ирмэл Израиль хүмүүсийн яг сахих ёстой, мөрдөх ёстой хууль гэж байна. Маш олон хууль байна. Тэрэн дотор тэр хуулиудыг нэгтгэсэн хууль дотроос бол хамгийн эхлээд эмхлээд зэгцсэн яг Мосегаар дамжуулаад хийлэгдсэн тэр эзний хууль бол 10 хууль байна. Эмхлээд зэгцлэгдсэн. Тэгтэл эзэн Иесус ирснийхээ дараа тэр хуулийг тэр тушаалыг бүр эмхлээд зэгцлээд хоёр болгож эзэн өөрийнхөө өөр дээр нь иж байгаа хүмүүс сануулсан. Бас израильчуудад сануулсан. Тэр хууль нь юу байсан бэ гэхлээр агуу тушаал буюу бидний мэдээ Бурхны хайр, хөршийн хайр. Тэгвэл өнөөдөр яг энэ зүйл нь хайр өнөөдөр энэ зүйл дээр суурилж идэг. Хөршийн хайрлах Бурхны хайр. Мөн бос өндөр хамтдаа хайр бол өөрөө ариун сүнсний үр жимс гэдгийг өөрөө санах хэрэгтэй. Галаат номын 5 дугаар бүлэг дээрээс бид нар ариун сүнсний үр жимсийг хамтдаа хардаг. 9 үр жимсийг. Тэрэн дээр хайр гэдэг үр жимс хамгийн ихэнд байдаг. Хайр гэдэг үр жимс хамгийн ихэнд байдаг. Эндээс бид нар харахтаа үнэхээр үр жимсний үндэсчилсэн хайрын тухай эхэлж яригддаг. Тиймээс хайр өөрөө үргэлж ямагт үр чухлын тухай бид нар Библи дээрээс харна гэсэн. Хайргүйгээр ялгаа зүйл ерөнхийдөө оршин байх боломж юм байна. Хэн нэгэнтэй удаан нөхөрлөхөд чсан тэр нөхөрлөл ялаттайгаар дуусаасаа баяргүйтэй үргэлж оршаасаа гэвэл энэ хайр. Тэр ахын дүүсэн хайр ямагт хайраар дүүсэн хүн байгаасаа гэж би таныг өрөмөр. Тэр хайр яг хайр бүгдийг уучлж чаддаг тийм хайр байгаасаа гэж өрөмөр. Яг тэгэхээр Библиэлд Матай номон дээр 5 дугаар бүлэг дээр дайсны хүртэл хайрлаарай гэж. Тэр үнэхээр Бурхны өгсөн хайр дайсны хүртэл хайрлаж чаддаг тэр хайр бидэнд бол нөгөөцсөн баг. Тэгэхээр ийм хайраар бие бинийгээ бас өөрийгөө дүүргэн байлгаасаа гэж өрөөж. Тэр бас үнэхээр яг энэ цаамсаа Христтэй адил байхаар дуудагдсан, тогтогдсон хүмүүс ахгүй бид нар. Христтэй адил байхаар дуудагдсан, сонгогдсон, дуудагдсан хүмүүс. Бүр дэлхийн суурьаас өмнө ахгүй. Дэлхийн суурьаас өмнө Христтэй адил байхаар дуудагдсан, сонгогдсон хүмүүс ахгүй урдаас. Тэгвэл бидний дотор яг л тэр хайр ямагт эхэлж дүүрэн байгаасаа гэж би таныг Христ адил байна гэдэг нь Христ ямар байсан юм бэ? Христ өөрийн биеийг хайрлахдаа хүндрэлтний төлөө тушаасан баг. Энэ Христтэй адил байна гэдэг энэ зүйл. Христ хүндрэлтнийг хайрлахдаа өөрийн биеийг загламай дээр тушаасан тэр нэгэн. Тийм учраас өнөөдөр яг энэ цаг үед өөрийн бие шигийн эхнэрээ хайрлаарай гэж бас Эфес номдэр дурддагдсан байдаг тийм үү? Яг л өөрийн бие шигийн эхнэрээ хайрлаарай гэж хэлсэн энэ үгэн дээрээс хүртэл харахтаа өнөөдөр нэг зүйл нь юу гэхээр хайр бол яг энэ нэгэн бие яг нэг чухал юм а гэдэг зүйлийн тухай бас энд хэлж байгаа. Эхнэр нөхөр хоёр нэгэн бие ихгүй. Тэгвэл хайр бол яг нэгэн бие яг хүний амьдралаас үргэлж гарч байх хэрэгтэй маа. Эзэн бүх алдан байх. Бурхан танд хайртай. Бурхан танд хайртай гэдгийг хэн ч хизээж өөрчилж чадахгүй. Бурхан танд хайртай учраас хүүгээ өргөсөн. Бас хүү Есүс танд хайртай. Хүү Есүс хайртай учраас хүү Есүсийн амийг хэн ч түүнээс авч чадахгүй байсан. Гэхдээ хүү Есүс өөрөө сайн дураараа хүндрэлтний төлөө Бурхан аавынхаа үгэн дуулууртай байхдаа тэр өөрийгөө загламай дээр цугласан. Энэ бол хайр. Мөн бас ариун сүнс танд хайртай. Ариун сүнс танд хайртай учраас Христ юу хийж байсныг үргэлж танд зааварлаж Бурхны замаар явахад танд тусалдаг. Тийм учраас үүнийг хэн ч хизээж өөрчилж чадах. Тиймээс та энэ хайрыг Бурхны энэ ундардаг хайрыг дүүрэн аваасаа гэж би таныг өрөмөр. Мөн бас цааш нь бүгд хайр хизээж дуустдаггүй гэдгийг хэлмээр байна. Бүгдээ 8 дугаар ишлэгийг бүгдээ яг
А гэсгийг хамтдаа чангалаа. 3 үг байгаа. 1 2 3 И. Хайр хизээж дуустдаггүй. Бүгд санаасаа. Хайр дуустсан юм шиг санааг үлд бидний амьдралд үргэлж гардаг. Хайр дуустсан юм шиг байхгүй юу? Яг энэ үйлдэл гэрлэлтийн доторч гардаг. Аав хүү хоёрын хооронд ч гардаг. Бас ах дүү нарын хооронд ч гардаг. Бүр дээр нь юу вэ гэхээр бүр хайртай, бүр хар багасаа найзлсан найзуудын дунд ч гардаг. Хайр дууссан юм шиг. Яа, энэ яг яасан бэ? Сонирн болж эхэлдэг тийм үү? Яагаад вэ гэхээр та тэр хүнийг хизээж хайрлаж чадахгүй болсон юм шиг тийм зүйлийг та өөрөөсөө хардаг. Гэхдээ нэг зүйл байна. Танд тэр мэдрэмж л байгаа болохоос ш. Та зүгээр л бурхан надад энэ хүнийг хайрлах хүч өгөөч гэхэд бурханы хайр бол дүүрэн хэвээрээ гэдэг юм. Амин. Зүгээр л та бурханы хайрыг хүсэлжлэхэд тэр хайр хизээж дуустдаггүй. Харин зүгээр та дуустсан юм шиг л мэдрэмжийг автан байдаг талаас асуудал. Тиймээс ахын дуусан. Хайр хизээж дуустдаггүй маа гэдгийг үргэлж ямар ч санаасаа гэж хүснэ. Ахын дуусан нэ. Яг энэ зүйлээс бид хамтдаа цаашаа харах. Би хүүхэд багтаа яг хүүхэд чиг байсан гэдгийг санах. Сүнсний хүүхэд багтаа. Энэ Махмудын хүүхдийн тухай ярьж байгаа биш шүү. Сүнсний хүүхдийн тухай. Паул ч яг өөрийнхөө тухай ярьсан. Паул ч юу гэж би хүүхэд багтаа яг хүүхэд чиг байсан. Хүүхэд чиг боддог байсан. Хүүхэд чиг ярьдаг байсан. Хүүхэд чиг тулгардаг байсан. Зүгээр хүүхэд чиг үйлддэг байсан. Тэгээ хүүхдийн хийж байгаа зүйлийг та зүгээр л дэрэгдээс нь насанд хүрсэн хүмүүсээс та дэрэгдээс нь харахтаа хүүхдийн хийж байгаа зүйлийг зүгээр л хараад байгаарай. Инээдтэй мигээл. Үнэн үү? Ганцаараа өөр өөртөө зодох биш дээ. Насанд хүрсэн хүн хизээч тэгж хийхгүй. Харин хүүхдийн хийдэг байхгүй. Ганцаараа өөр өөртөө зодтолдог. Яа гэдэг үсрээд өшөглөөл тийм үү? Гээл хараа. Тэр инээдтэй инээдтэй юм. Ганцаараа өөр өөртөө ярина. Ингээд дахин өөр өөртөө яриад. Хүнжил дотор юу хийж байгаа юм бол хүнжил дотор ганцаараа л яриад байна. Тэр гинтэйгээ ярьж байгаа бүх нэг хүний нэр зохиогоо л яриад байна. Яг нүсөө тийм байдаг. Хүүхдээс бодож байгаа нь хүртэл яг нь хүүхд. Гэрэн сайлхан яг байгаагаар нь бодож идэг юмыг тавар санаагүй бодож идэг. Та тийм бизтэй гэд хэлвэл яг үний хэрэг дээр та яг тийм л байхгүй юу? Хүүхдийн бодол. Хүүхд ерөөс яг үннийг хэлдэг. Та өөрөө тэгдэг үсттэй. Тийм яг л тэгдэг. Ерөөс хүүхд бэнг харж идэг учраас бодож байгаа. Насанд хүрсэн хүн хизээж тэгж хэлэхгүй. Насанд хүрсэн хүн ингээд яриад, тойруулаад ингээд нөгөө өөрт нь ойлгуулахгүй яриад байдаг байхгүй юу? Харин хүүхэд бол шууд л өөрт нь зүгээр л хэлнэ. Тийм учраас Паул хэлчихсэн. Хүүхэд багтаа хүүхчгэл байсан. Гэтэ би 90 цент хүрээ хүүхэд цангаа өгсөн. Илч Паул сүнсний би хүүхэд байсан. Гэхдээ би сүнслэг 90 цент хүрэхдээ би хүүхэд бүх зүйлээ орхисон. Гэж Паул. Тэгээд бид нар сүнслэг хүүхэд байсан юм бол бас сүнслэг нэг болж бид нар эзний дотор төлөвшөж өсөх цаг хугацаа гэж байдаг юм. Гэхдээ нэг номстой нэг юм байна. Махуд бол хүүхэд байжгаад хүн болцдог. Махуд бол харин сүнсний байдал эзэн дотор өөрсгөө эзэн дотор төлөвшөж өсөхгүй юм бол хүүхэд хэвээрээ 30 жил, 40 жил, 50 жил, 80 жил хүүхэд чигээрээ дуусч чаддаг. Сүнсний байна. Амсалтай. Яг л хүүхэд чигээрээ байсараад амаа ангаагаал хоолоо идэх жилэнгүүд нь заавал амаа ангааж хоолоо иддэг. Ингээрээ ингүүд нь заавал хилүүлжиж ингэдэг. Тэгээрээ ингүүд заавал хилүүлжиж тэгдэг. Ийм байх ёстой шүү. Ингүүд заавал ийм байх ёстой гэдэг тэр зүйлийг. Харин насанд хүрсэн бурхан тэр хүнд юу гэж хэлж байгааг түүнийг харахтаа ингэж ёстой юм байна. Би тийм байх ёстой юм байна. Би цаашаа ингэж явж явах хэрэгтэй байна. Энэ зүйлийг хийж чаддаг тэр хүн байна. Сүнсний бурхны сүнсний төлөвшсөн жинхэнэ үсэнд толсон хүмүүс болцгоё. Амин. Тэр цаашаа нэг өдөр хамтдаа харахтаа нэг зүйл гихтэй байна. Ийм зүйлүүд нь ч гэсэн төр зүрих байдаг, хэсэгхэн байдаг гэдгийг үйл санаасаа. Хэсэгхнийг иш үзүүлдэг, хэсэгхнийг мэддэг, хэсэгхнийг гэж байгаа. Эдгээр нь хэсэгхэн оршин байна. Хэсэгхэн зур. Би их насанд хүрсэн юм шиг энэ амьдралаар сүнслэг насанд хүрсэн амьдралаар амьдрахдаа би хэсэгхэн амьдрна. Тэгэл бурхан болсон гэхэд тэр цагт би бурхан руу явах бол. Би яг хүүхэд насанд бас би хэсэгхэн амьдрч чадна. Бүгд юу ч ойлгохгүй тэр чигээр явсаар гал хэсэгхэн зургийн дараа би бурхан руу очино. Бүх юм хэсэгхэн зурал байна. Би хайрлж байгаа хайрман ч гэсэн
Яг энэ амьдрал дээр хэсэгтэй зурал би Бурхны хайраар бусдад хайрлах тэр боломж таг хугацаа байгаамаа гэсэн. Гэхдээ энэ хэсэгхэн зурууд нь өнгөрөх үед бүгд төгс үе рүү орох болно. Энэ нь Бурхантайхан бүх зүйл бус үнэхээр ялалт руу. Бурхантайхан бүх зүйл шин зүйл рүү явж орох болно гэсэн. Халелуя. Эзэн дотор бүх ялалт нь байх болно. Тэгээ нэг зүйлийг хамгийн сүүлийн 13 дугаар шилжиг бүгдээрээ чанга уншицгаая. 1 2 3 идүүгээ итгэл найдвар хайр гурав үлддэгч хамгийн агуу нь хайр юм. Гурван зүйл үлддэг боловч хамгийн агуу нь хайр юм. Бид эзэн Есүс дээр очив. Бидний үлдсэн гайхамшгууд дээр бид очихгүй. Бид эзэн Есүс дээр явж очихдоо бид олон хүмүүсийн эдгээсэн эдгэрлийнхэн дээр үйлчлэрийн очихгүй. Бид эзэн Есүс дээр очихдоо маш олон хүмүүс сайн мэдээ тараасан тэр үйлч дээр очихгүй. Бид эзэн Есүст очихдоо үнэхээр сайн үйлсийг хийсэн тэр зүйлүүдээрээ бид нар бариад очихгүй. Бид нар эзэн Есүс дээр очихдоо эсвэл ямар нэгэн Бурхны үгийг мэдсэн мэдлэг, Бурхны үгийг бүр ингээд бусдад хуваалцдаг, ер бусын нууцуудыг хуваалцдаг тэр мэдлэгээрээ бид нар явна очихгүй. Харин бид нар эзний Есүсийн өмнө очихдоо бид гурван зүйлийг л бариад очино. Энэ нь юу гэхээр итгэл, найдвар, хайр гурыг л бариад очино. Халелуя. Бурхан эцэг хүртэл итгэсэн итгэл, эцэг хүртэл найдсан найдвар, эцэг хүртэл түүнийг хайрлсан хайраараа бид нар түүний өмнө очино. Гэхдээ энэ бүх зүйлийн хамгийн агуу нь хайр юм аа гэж хэлдэг. Эцэг хүртэл Бурханыг хайрлаарай гэж би таныг өрөмөр. Эцэг хүртэл Бурханы хайраас суралцаасаа гэж би таныг өрөмөр. Эцэг хүртэл өөрийнхөө амьдрал дээр Бурханы хайрыг үргэлж дүүрэн байлгадаг тэр хүн байгаасаа гэж өрөмөр. Эзэн магтагдах болтугай. Тэг бүгд хамтдаа залбирцгаая. Хайр эзэж дуустдаггүй. Хайр нь өөрөө тэр 15 зүйл. Тэгээд хайр байхгүй бол ямар ч ашиг байх. Бүгд хамтдаа Бурхны өмнө эзэн минь хайрыг надад дүүргэж өгөөч ээ. Хайрыг надад дүүргэж өгөөч. Тэгээд би таныг мэдрэмжийн дотор хайрыг дүүрэн битгий аваасаа гэж хүсэж байна. Халуун байдал дотор, сүнсний тэр халуун байдал дотор хайрыг дүүрэн аваасаа гэж таныг өрөмөр. Тэгээд залбирцгаая. Халелуя. Халелуя. Сусарабакусо. Нарабасин курана шисин. Нарабасин курана. Нарабасин курана. Kusana, siri karena bagus. Oh, ramah kusana. Haleluya. Haleluya. Hallelujah, 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 oh, hallelujah. Cassandra Investir.
Hallelujah, hallelujah, 예수님은 여행 잘 묻혀도 다녀온 일지나 우리 작다락서인 돈, 우리 바다가 바람새인 돈, 우리 좋아하는 돈도 했음. 애도와주디 단다 샤신 좋지, 애도와주디 단다 야무르는 샤신 때와 헐쭉 못하지. 홍였을 때 헛헛하고 있음. маш замбраагүй эмгэгцэцгүй үнхээр андаа асуудлыг бий болгож байсан Коринт чуулганд хандаж та өөрийнхөө хайрын тухай хуваалцсны төлөө танд өмнө талархал ба баяр хөөргийн сэтгэлээр бид ирж байна. Тэгвэл өнөөдөр хийсэн амийн үд чуулганд та ийм зүйлийг бий бүү байлгаач. Тэр Коринт чуулган дээр байсан тэр харамсалтай зүйлийг амийн үд чуулган дээр битгий байлгаач гэсэн. Харин эзэн минь үнэхээр яг энэ цаг учраас чуулган эзний чуулган чуулганаараа байж эзний чуулган эзний хүслийг биелүүлдэг. Эзний чуулган эзэн дуулууртайгаар алхдаг. Эзний чуулган эзнээс өгөгдөж байгаа. Үнэхээр тэр үүрэг, тэр даалгавар, тэр ачаа болох хайрыг үүрч чаддаг. Түүнийг бусдад дамжуулж чаддаг. Тэр түүгээр бэлгэж чаддаг чуулган байхад та нөө чуулганыг өрөөж өгөөч. Эзэн минь ээ, та өөрийн чуулганаа яг одоо тэнхрүүлээж, өөрийн чуулганаа та өөрчлөөч. Тэгээ өөрийн чуулганаа та улам урам зоригоор хүчтэйгээс хүчтэй болгон та өсгөж өгөөч гэж залбирч байна. Өнөөдөр танаас гуйж амийн чуулганы олон хүмүүс эзэн минь таны өмнө үнэхээр зүрх сэтгэлээ нээгээд бид эзний өмнө үнэхээр өөрийн зүрх сэтгэлийн байгаа байдлыг сонсоо. Сүнсний байгаа байдлаа хараа. Эзэн минь үнэхээр Бурхны өөрчлөлтийг хүсэн дэмүүлээ. Тэгээд эзний өмнө бүгд ирэх болтугай. Тэдний ирэх замд эзэн минь та үнэхээр гаргацсан яв зам байж өгөөч. Эзэн минь тэгээд танаас залбирч бас яг энд байгаа бүх хүмүүс яг үүнд оролцоотой, хувь нэмэртэй үнэхээр эзний хайрыг харуулсан хүмүүс байхад та удирдах өгөөч. Эзэн Есүсийн бүх зүйлийг танд өргөж байна. Та бидний нэгтгэрээ, та бидний улам илүү хүчтэй болгож өгөөр. Тэгээ бидний бүх үйлс таны хайрын дотор байхад туслаарай. Бидний өөрсдийг агуу итгэлтэй нэгэн байгаасаа гэж өрөөдөг тэр агуу итгэлм нь таны хайраар бэлгэх болтугай. Эзэн минь таны үгийг мэдэх мэдлэг, таны үгийг иш үзүүлэх бүх нууцуудыг ярих тэр нууц тэр бүх зүйл нь хайрын дотор холбоотой байх болтугай. Эзэн минь үнэхээр хайр нь ямар вэ гэдгийг үргэлж санахад та бидэнд тусалж өгөөч. Бас хайр гэж дуустгүй гэдгийг ямар сандаг байхад та тусалж өгөөч. Эзэн минь та бидний дотор өөрчлөлтийг, бидний дотор эдгэрлийг, бидний дотор шинжилэлтүүдийг бий болгож өгөөч. Христ Есүсийн нэрээр бид хамтдаа залбирч байна. Амен. Амен. Бид хамтдаа өргөжлүүлэн залбирцгаая. Өргөжлүүлэн залбирахдаа хамтдаа бадрахлагчийн эрүүл мэндийн төлөө залбирая. Тэгээд бадрахлагч маань сая имрайд орсон. Ерөнхийдөө хөлний имрайд ороод ер нь хөлн намар байгаа. Сайн хариу гараасаа гэдэг. Тэгээд энэ зүйлийн төлөө хамтдаа залбирцгаая. Тэгээд бадрахлагч маань үнэхээр бас нуурч гисэн эзнэр хамгаалдаг гэж. Хөлн ч гэсэн эзнэр хамгаалдаг гэж. Эрүүл мэндийн эзнэр хамгаалдаг гэж. Тэгээд үнэхээр эзний өмнө үнэхээр
үргэлжлүүлэн гэсэн үйлчлэлтэй юм байгаасай гэж. Мэдээж асуу бодлого шиг бүх хэцүү хэлсэн учраас залбирч байгаа биш. Мэдээж одоо л бид биеийн хөдөлгөөн залбирх энэ зүйл байгаа учраас ахиж байгаа талаар хэлбэрч. Тэгээд өдрөө бодлогочгээ эсний ариун утарт өргөж байгаа. Эзэн тэр ботхаараа гарч өгч гэж. Халелуя. Эзэн Есүсээ би таттай таны өмнөд очиж байна. Та өнөхөр яг зөв ч бодраач та хамт байж гэнэ. Үнхээр эзэн эрүүл юм та намаач байж. Эзэн та бодраач ямар ч авч гарах агуу эзэн бодраач маань таны үргэлжлүүлэн үйлчлэж баяр хөөртэйг үйлчлэхийн тулд би сайн сайн байж байгаа. Энэ зэгнаа үүтэй сайн харин эцэг Есүс танаас сайлж байна. Мосегийн цаанч чирчээ үүтэй хандлах ханиг тусалж байна. Сайн үнхээр сайн хүний би болж байна. Есүс эзэн одоо ахигч юм. Яг ямар нөхцөл байдлын бол байгаа хүн сайн гэдэг эзэн. Тэгээд бид үнхээр таны хүүгийн төлөө тань залбирая. Та өөрийн ариун матраар түүнийг хамгаалж тэгээд бүхий талбар дээр та түүнийг шинэ болгож өгөөч. Тэгээд эзэн Есүсээ тэгээд та өөрийнхөө ирээдүйн гайхалтай үйлсийн төлөө та түүнийг улам илүү ашиглаач. Тийм учраас түүний таны мэрэгэн ухаан, таны мэдлэг, эзэн таны бүх зүйлүүд дүүрэн байх болтугай. Ясонгүй эзэн эрүүл мэндээр таны гайхамшиг бас гайхалтай өдрөлүүд явагдах болтугай. Тэгээд эсвүүд тэр бүхий мах ширвс ийм байдалд орж үнэхээр Христийн ариун нэрээр итгэл түүний биелэх биелэх болтугай. Би тунхаглаж тэгээд эзэн Есүсээ мөн бас удаахч амьдрал дээр та үнэхээр түүнийг хайрлах бас түүнтэй хамтдаа нэгэн бий болоод эзний хамтын төлөө хамт зүтрэх хамтрагчид та гэргий та бас игээж өгч эзэн минь тэгээд анаас айбич яас түүний бүхий цаашдын амьдрал нь зөвхөн таныг баярлуулсан байхад та удирдах өгөөч. Тэгээд сайн бурхан минь өөрийнхөө хүүг яг энэ цаг үчид юу таas түүнийг ачиж өгөөч. Иесусийн нэрээр бид хүлээж залбирч байна. Амен. Халелуя. Өдөр хамтдаа сайн бидний үйлчлэлөө залбирцгаая. 5 сарын 1-ээс эхлээд Нагидийн үйлчлэл эхэлсэн байгаа Дород аймагт. Одоо сая баяр болоор сайн мэдээ дараагаад туссан өчигдөр баян дундуу гарсан. Одоо өнөөдрөөс баян дунд сайн мэдээний үйлчлэл болж байгаа. 15 хүн ерөнхийдөө өдөөгөр онцгой байж байгаа. Тэгээд энэ хүмүүс маань хойд сундуудаар яваа. Тэгээд ямар ч хэлсэн бүх хамгийн сүүл 90 цаг ерөнхийдөө очив. 90 цаг очоод аймаг орж ирсэн гэсэн. Энэ хүмүүсийн яг сайн мэдээний эзэн дотор хаялал үнхээр өөртөө байх юм байна. Тэгээд бас яг нэг бас сайн мэдээний байгууллага хурд сумуудаар юм гэдэг болж байгаа. Тэгээд эдгээр маань явцаараа сүмбэр гэх юм. Тэгээд сүмбэр дээрээс цаашаа гэдэг юм нэгсэг. Энэ сайн мэдээний байгууллага. За бицаа. Эзний хамтдаа энэ сайн мэдээний ерөнхий Монгол хөтөлбөр буюу бүх айл өрхүүдэд
эзний үг байх ёстой гэсэн энэ гайхалтай алсын гараа энэ гайхалтай эзний өмнө үйлчилж байгаа хүмүүсийн үйлчлэл өрөөхийн талаар хэлсэн. Дорн аймаг эзний сайн мэдээг өчтгөн төлөө залбирцгаая. Халелуя. Эзэн Есүс бид нар таны өмнө залбирч байна. Эзэн Есүс бид нар бүхэн таны өмнө залбирч байна. Эзэн өнөөдөр яг юм сайн үчиг та өөрийнхөө үнэхээр гайхалтай хүүхдүүдийг, хүмүүдийг, охтуудыг та өнөхөө сайн мэдээний төлөө, сайн мэдээний төлөө бидийг та өнөхөө ашиглах. Эзэн минь өнөөдөр биднээс үл хамааран аль хэдийн дорнод сайн мэдээний эзэн минь үйлчлэл аль хэдийн дорнод хичээ явж байна. Эзэн минь өнөөдөр үнэхээр баяуулаа, баян дунгаа, ташиг үнэхээр ташилбараа. Эзэн минь тэгээд үнэхээр ирээцөө. Тэгээд мөнхийн гурван цагаар ирээцөө гэдэг эзэн минь явах болно. Энэ сайн мэдээний үйлчлэл, энэ сайн мэдээний үнэхээр бүх зүйл мөнхийн эзний нэрийг амтшуулах болтугай. Мөнхийн эзний нэрийг үнэхээр амтшуулах болтугай. Эзэн минь сайн мэдээг тэр хойд сундууд тэр чигээр хучигдах болтугай. Эзэн минь сайн мэдээнд дор хойд сундууд бүгд их болтугай. Эзэн минь өрхгүй айлмөр эзний үг, эзний тэр гайхалтай үг, Библи үг болтугай. Эзэн минь тэгээд өгөгдсөн тэр үг зүгээр нэг хадгалагдах биш. Хүн бүхэн тэр үгийг уншиж, хүн бүхэн тэр үгнээс суралцаж, хүн бүхэн тэр үгний дотор байгаа Бурхныг олж харах болтугай гэж бид өрөөлөж байна. Эзэн Есүс бидний хамтдаа нэрээр залбирч байна. Энд оролцоотой байгаа. Эзэн минь нутаг нутгийн, орон нутгийн чуулгануудыг та өрөөж өгөөрэй. Эзэн минь өнөөдөр үнэхээр орон нутгад байгаа чуулган бүрийг та бүгдээ барьж өгөөрэй. Сайн мэдээний төлөө та тэднийг бэлтгэлтэй, бэлэн хүлээж авах юм билээ. Бүхий зүйлээр та тэднийг удирдах өгөөрэй. Эзэн минь таны заавар, таны тушаал, таны гайхалтай үнэхээр эзэн минь замчлал хамт байгaalтай. Сайн мэдээний багийн ахын дүүсийн эрүүл мэндийг бид өрөөж байна. Бидний эрүүл мэндийг эзний нэрээр хамгаалан тунхаглаж байна. Эзэн минь тэдний эрүүл мэнд хүчтэй байх болтугай гэж тунхаглаж байна. Тэдний хэв нэрхийн төлөө залбирч байна. Эзэн тэдний хэв нэрдэл эзэн минь үнэхээр цул, эзэн минь үнэхээр хайрын цулаар дүүрэх болтугай. Эзэн минь тэдний хамтын үйлчлэл гайхамшиг бий болох болтугай. Эзэн минь орсон гарсан айлмөрдэн эзний гайхамшигыг бий болгож эзний итгэлүүдийг тунхаглах болтугай. Эзэн минь өнөөдөр олон сүнслүүд таны нэрээр амрах болтугай. Эзэн бүх монголчууд таны нэрээр амрах болтугай. Тэгвэл түүний нэр хэсэг бол бүх дончууд таны нэрээр амрах болтугай гэж тунхаглаж байна. Эзэн Есүс тийм учраас эзэн минь баяамас үнэхээр явж байгаа энэ сайн мэдээний гайхалтай үйлчлэлийг та үнэхээр өдөртөж өгөөч. Эзэн минь энэ өрөө өгөөч. Өрөөтэй Монгол хөтөлбөр нь үнэхээр өрөө бүх монголчуудын дээр байх болтугай гэж бид хамтдаа залбирч байна. Нутаг нутгийн чуулгануудыг та өрөөж өгөөч. Сайн мэдээний үйлчлэлийг та өрөөж өгөөч. Эзэн минь ордын хойд хэсэг бүгд сайн мэдээгээр болтугай. Эзэн минь ордын урд хэсэг болох. Эзэн үнэхээр хөдөлмөрөөс эхлүүлээд эзэн өнөөдөр сүмбэр хүртэл байх бүх газруудад таны сайн мэдээг хүчтэй болтугай. Айлмөрх бүрдээр таны сайн мэдээ дүүрэх болтугай. Есүс та. Есүсийн нэрээр. Амен. Халелуя. Өдөр хамтдаа бүрээ сондын төлөө үйлчлүүлэн залбирая. Цааваа үйлчлэл залбирая. Өнгөрсөн лам бид ташаабрын төлөө залбирсан. Нэрэн лам бид цааваа үйлчлэл. Тэгээд элдвэрч хүчтэй урам зориг дүүрэн байгаасаа залбирая. Тэгээд нөхрийн Николдах маань улам илүү тэрлийн дотор байгаасаа. Тэгээд би энэ улам сул дорой юм болж байгаа. Тэгээд тэр сул дорой болж байгаа би үнэхээр бурхан хүсэж байгаа түүнийг гайхамшиг бий болоосаа. Энэ зүйлийг хаана залбирцгаая. Тэгээд би эзэн үйлчлсэн цаг хугацааг өрөөцгөө. Үргэлжлүүлэн эзний дотор амьдрах цаг гэсэн өрөөцгөө. Өдрөө цагаан өрөмлөө Иман чуулганы төлөө буюу эзний тушаал гэдэг чуулганы, Есүсийн тушаал гэдэг чуулганы төлөө хамтдаа залбирцгаая. Халелуя. Эзэн таны өмнө хамтдаа ирж. Өнөөдөр яг энэ цаг үеэр цагаан өрөөгөө Есүсийн тушаал чуулганыг бид танд өргөж эзэн. Та өөрийн чуулганаа эзэн хэлхийтэй байсан.
Та өөрийн жуулмаа үнэхээр эзэн урам зориг, үнэхээр баян хөөргөө эзэн найдвараар бэлгааж өгөөч. Та өөрийнхөө жуулманд төсөвлөгчээр хатууж идэг байдаг өгөөч. Та өөрийнхөө жуулманд дотор эзэн минь үнэхээр хайрын холбоосыг хайрыг бэлгааж өгөөч. Та өөрийнхөө жуулманы Бурхны мэдих мэдлэгээр Бурхны үгэн дотор суралцсан тэр гайхалтай суралцсан тэр байдлуудаар дүүргэж өгөөч. Та өөрийнхөө жуулманд дотор үнэхээр гэр бүлийн гайхамшгуудыг та зөвшөөрч өгөөч. Олон өрх гэрүүдэд олон хүмүүс нөлөөсөн тэр жуулман байх гэж өгөөч. Эзэн минь ээ, та үнэхээр Иесусийн шаарч өгнө. Та үнэхээр эзэн сайн мэдээний хөтлөгдсөн Бурхны хаашиг үргэлж алгасан жуулман байх гэж өгөөч. Эзэн минь ээ, танаас залбирч үнэхээр их явдагч та эрүүл мэндийн хувьд сэтгэл санааны хувьд эзэн сүнслэг байдлын хувьд эзэн минь бүх зүйлийнх нь хувьд эзэн минь хүчирхэн хүн болгож өгөөч. Эзэн Иесус үнэхээр ямар ч үед ямар ч тохиолдолд эзэн минь зөвхөн эзний замаар явах юмаа гэдгийг үргэлж та ихтэйгшд та мэдүүлж санаж өгөөч. Та өнөө таны замаар явсаар байх, таны замаар алсаар байх та сож өгөөч. Эзэн минь танаас залбирч үнэхээр түүний хайртай хайр ижил болох. Зөвхөн хадамж таныг та үнэхээр итгэрлийг байлгаж өгөөч. Энэ гол маань эрүүл мэндийн таны итгэл авах. Эзэн минь энэ гол маань эрүүл мэндийн дээр та манаарч өгөөч. Та хамгаалалтаа байлгаж. Та өөрийнхөө замаар хөтлөж өгөөч. Танаас гооч. Эзэн минь таны хүсэл байгаа та итгэрлийг тэр газарт гол бидээр та бий болгож өгөөч. Эзэн Иесус танаас залбирч цагаан орон нутгийг та өрөөж өгөөч. Орон нутгийн удирдлагаас нь эзэн минь тэр бяцхан хүүх хүртэл бүх насны бүхий хүмүүсийн дээр таны амар тайван ирэх болтугай. Эзэн таны сайн мэдээ ирэх болтугай. Эзэн минь таны мэдих мэдлэг ирэх болтугай. Бурхан дуу үнэхээр гүн гэрэгчдийн тоо улмаас улам нэмэгдэх болтугай. Аврагчдын тоо улам нэмэгдэх болтугай. Эзэн Иесус цагаан уухийн бүхээр эзний бол үнэхээр Христ Иесусыг танд мэдсэн хүмүүс дүүрсэн гадар нутаг болон өрөөгдөх болтугай. Бүх зүйлийг таны нэрээр өрөөж. Захиргаа сургууль, эвлэг, эзэн минь үнэхээр газрууд эзэн минь өнөөдөр уулгийнх, эзэн хооллоо болон цагдаа бүхий тэр байгаа төрийн байгууллага эзэн хувийн хөвчлийнх бүгд эзний нэрээр өрөөх болтугай. Эзэн минь тэр хүмүүс Иесусыг тань мэдэх мэдлэгээр өрөөх болтугай. Эзэн Иесус гайхамшигтай газар очиж Христ Иесусийн нэрээр тэр газрыг очиж Иесусийн нэрээр бид хамтдаа тулгуурлан залбирч байна. Амен. Халелуя. Эзэн наадам наавах. Эзэн наадам наавах. Халелуя. Эзэн таны дотор хайрыг бэлгаах болтугай. Та эзэн нүдээр хацаад үгийг хэлээч. Тэгээд хайр хэлдэг шигтэй. Зэндээ хайр хэлдэг шигтэй. Батгахаа хайр хэлдэг. Мохны хайр таны амьдралд бас хоёрын манд үргэлж дүүрэн байгаас өрөөж. Хайраар үргэлж бэлгсэн хүмүүс байгаасаа. Халелуя. Тэгээ өрөөний залбирлыгээ тавтай энэ цаг мөчид дуусгая. Эзэн минь өнөөдөр би бүгдийг хамтдаа энэ газарт таны нэрээр цуглараад, таны нэрээр магтаалыг өргөж, таны нэрээр таны үгийг сонсож, бас таны нэрээр бид хамтдаа залбирч, таны нэрээр би бинийг өрөөх юм сайхан цагийг өгсөний төлөө баярлалаа. Эзэн минь өнөөдөр энд байгаа энэ зааланд байгаа бүх хайртай хүмүүсийн аав гэр, амьдрал, эрүүл мэнд, санхүү бүх зүйлийнхэн дээр эзэн амийн үеч болгоны өнөөдөр бүхий л ахан дүүс нэг бүрийн дээр тэгээ амийн үеч болгоны бяцхан хүүхдүүд, амийн үеч болгоны залуучууд хүн нэг бүрийн дээр эзэн минь таны ариун дуудлагыг аваад таны алдрын төлөө үйлчлэн байгаа илгээлийн эзэн нэг бүрийн дээр тэгээ дорн нутгийн хамтын ажиллагааны баг болон Монголын Христийн биеийн дээр бас Монголын маань дээр эзэн Иесус Христ таны нэгүсэл Бурханаа таны хайр ариун сүнсээ таны нөхөрлөл болон хамтын байдал энэ 7 хоногийн турш мөн үүр мөх бид бүгдтэй хамт
байхгүй. Амен.